За өчигдөр орой за баруун өглөөний өөр 3 цагт аяллаас ирчээд өнөөдөр амардаг юм гэж одоо амарчлаа. За өнөөдөр юу ярих вэ гэхээр эрчүүдийн зовлон болох эрчүүдийн шийдвэртэй байдал, шийдэмгий байдлыг ихсэгдэг биеийн хүчний зовлон сэтгэл зүйн яг ярьсан л да. Одоо утгаар оруулаа. За одоо өнөөдөр биеийн зовлоныг ярьчих. За эрэгтэйчүүдийн хандлагатай бие махбодоор улам их зовх тусам илүү шийдэмгий, илүү гэр зоригтой, илүү сахилгатай болдог. Энэ болохоор ихэнх алдартай ихэнх одоо шийдэмгий эрэгтэйчүүд булчинтай байдаг гэж боддог. Өмнө ямар нэгэн зовлон туулсан ч юм уу нэг юмшгүй. Ер нь бол тэгээд учиргүй зовоод байх нь ч бас хайшин. Бас учиртай зовх хэрэгтэй. Одоо Дэвид Хогинс хэлсэн байдаг шүү дээ. Аливаа эрэгтэй хүн өөрийгөө байж бол хамгийн сайн, хамгийн чангаар өөрийгөө зоож явах хэрэгтэй. Тэгжээж илүү хүчрэг хүн бий болно гэж хэлсэн байдаг шүү дээ. Ер нь бол энтэй төстэй эрэгтэй хүн зовх тусам илүү хүчрэг, илүү сахилгатай, илүү намдуу тайван болдог гэсэн үг. Ер нь тийм болохоор би маргаашнаас өглөө болгон гүгээд гүйсэн бичлэг тэгээд сэтгэл болон энэ төр тухайн зүйлсээ яриад оруулж авах шийдлээ. Ер нь 1 жил гүйгээгүй ер нь жоохон хэцүү баха. Гэтэ оруулна. Тэгээд өдөр болгон гүйгээд тахлаар сайжрах болов. Гэхдээ ажиллаж байгаа өдрөө угаасаа гүйх цаг гарахгүй өглөө 6 гэж усаа шууд ажилдаа өндөр дугуйнаа явдаг болохоор ер нь бол ажлын өдрөө гүйхгүй амралтын өдрөө буюу 7 хоногт 3 удаа гүнэ гэсэн. Лайд бас гэж боддог шүү дээ. Орой гүйгээд тарих юм бол өндөр дугуй явдаг гэдэг. За ер нь тийм ээ. За боллоо дөө. За бай.